Feature гэж бай. Тийм ээ, та түүний нэрийг нь маш сайн мэдж байгаа. Тэр бол сүүлийн 15 жилийн хугацаанд хамгийн олон стример тоглуулсан байдлаараа 5 дугаар байранд бичигддэг. Тэрээр зөвхөн рэп төдийгүй pop хөгжмийн салбарын бүхэл бүтэн үеийнхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн. That's what's wrong right now. Everybody trying to rap the same style with the I don't know who created it, if it was Future or Migos, but all them niggas sound the same. MLB сонирхдаг хүмүүс надаас айгүй их код асууж ирсэн. За тэр хүмүүстэй хандж хэлэхэд Newsack 111 кодоор ихний цэнэглэлттэй 150% урамшуулдаг гэж байгаа шүү. Nevados Cash aka Feature 1983 онд Атланта хотод төрсэн түүнийг өдгөө Атланта хотын рэпийн бурхан хэмээн өргөмжилж байна. Тэрээр гудамжны хулгайч нарын гэр бүлд төрсэн. Тийм ээ, багада амьдрал нь тийм ч сайн байгаагүй. Түүнийг төрсний дараа аав нь гарын үсэг 6-аас татгалзаж тэрээр ээжээрээ овоглох болов. Тэрээр Атлантагийн Мексик гэдэг Kirkwood-д казино хэмээх үеэлдүү Young Scooter хэмээх найзтайгаа хамтдаа өссөн. Feature-ийг 10 настай байхад нь аав нь гэр бүлээ хайж авч орхин утсан тул бага насны зовлон зүдгүүрээр дүүрэн байлаа. Ээж нь олон цагаар ажилладаг байсан тул тэрээр эмээ дээрээ өсчээ. Түүний ээж нь 911 опиатроор бүтэн цагаар ажиллаж хар тамхины эсрэг тэмцдэг байв. Тухайн үед гудамжинд Feature-ийг хар тамхи зардгийг нь мэдээд ээж нь хожим нь түүнээс харилцаа холбоогоо тасалсан ч мэдээж их хүн хойно яаж чадах вэ? Түүнийг энэ нөхцөл байдлаас нь гаргахаар маш их хичээсэн боловч түүний эргэн тойрны бараг л бүх хүн хар тамхины гэмт хэрэгтэй холбоотой байв. 1980-90 оны Америкийн нэгдсэн улсын хар тамхины тахалд рэпер Feature тухайн үедээ нэрвэгдсэн байлаа. Тэрээр Атланта хотын захад энэ бүхнийг ашиглаж мөнгө олохоор хамаг хүч чадлаараа хичээж байв. Тэр өдөр бүр буруу гарын хүмүүстэй уулзаж янз бүрийн гэмт хэрэг хийж хар тамхины 8 хийдэг байлаа. Улмаар түүнийг ээж нь боловсролтой болгохын тулд Колумбийн ахлах сургуульд сургасан. Түүнийг ахлах сургуульд сурч байхад түүний эмээ хүртэл түүнтэй хамтарч үйлчлүүлэгчтэйгээ хар тамхиа нийлүүлсээр байв. Тийм ээ, рэпер Feature 16 нас хүртлээр буруу гарын амьдралаар амьдарсан. 16 настайдаа 1999 онд Feature гартаа буудуулж дээрэм дүүсэн үйл явдлыг түүний амьдралын хамгийн томоохон эргэлтийн цэг гэж үздэг. Тэрээр төгсөх анги байсан ч энэ үйл явдлын дараа сургуулаа төгсч чадалгүй сургуулаа хайсан. Түүний амьдрал тохиолдсон энэ үйл явдал түүний амьдралын эргэлтийн цэг байв. Тэр үед тэрээр амьдралдаа итгэлгүй болж одоогийн амьдралын хэм маяг нь түүнийг хизээч торны цаана орхиж болзошгүйг ойлгосон байна. Гэвч аз болоход түүний авиас чадвар хөгжимд дурлах хүсэл нь түүнийг энэ зүйлээс гарахт нь тусалсан юм а. Ингээд Feature 1999 оноос 2000 оны мөчлөг дээр өөрийн үеэлах Рикотой хамгийн анх удаа очиж уулзав. Тэрээр энэ үед л Риког өөрийн үеэлах гэдгийг мэдсэн боловч Рико түүнийг хүлээж авалгүй чи лөвөр чи юм уу? Аль эсвэл надтай хамаатан садан болж жүжиглэх гээд байгаа юм уу гэд хөөгөөд явуулж байсан гэдэг. Гэхдээ хэдхэн сарын дараа тэд нэгэн авга ахыхаа оршуулган дээр ахин нэг удаа таарсан байна. Ингээд л Рико болон Feature нар хоорондоо уулзаж үнэхээр л хамаатан гэдэгтэйгээ санал нийлж Рико түүнийг хажуудаа авч эхэлсэн байна. Тийм ээ, бид хоёр оршуулах ёслолын дараа нэг нэгнтэйгээ харилцаж яг бүү авгаах гэж хин юм бэ гэдэг талаар ярьсан. Гэтэл тэр миний өвөө байсан гэж хариулсан. Ингээд л бид анх хамаатан садан гэдгээ мэдээлсэж авсан. Feature надтай уулзахаас өмнө тэрээр рэп карьераа аль хэдийн эхэлчихсэн байсан. Гэхдээ Feature нэг л арга замаа хайж олохгүй байсан. Тэрээр өөрийнхөө амьдралын замыг яг л тэр үед хайж байсан. Надтай уулзсан түүний амьдралыг илүү гэрэл гэгээтэй болгож өгсөн. Тийм ээ, энэ явдлын дараа би шууд Рикогийн гэрт очсон. Түүний гэрт очиход тэрээр бүр гэрийн үйлчлэгчтэй хүртэл байсан. Ингээд л бид хоёр гадуур хамт гарч ресторанд хоол идсэн. Би Рикотой уулзахаас өмнө хизээж тийм гоё ресторанд хоол идэж үзээгүй байлаа. Рикотой хамтарч ажилласан. Түүний үеэл ах Рико түүнийг үг бичих чадвараа улам сайжруулж түүнийг рэпер болох карьераа үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна. Тийм ээ, түүний үеэл ах Рико Dungeon Family буюу шоронгийн гэр бүлийг хамгийн анх байгуулсан байна. Энэ клубд Mob болон дөнгөж сая Grammy-гийн шагнал авдаг Killer Mike нар тэргүүтэй хүмүүс байсан. Шоронгийн гэр бүлд ихээхэн том нөлөөтэй Рико өөрийн үеэлдүгээ энэ клубтээ татсан байна. Тухайн үед Рико Feature-ийг тодорхойлохдоо чамд дуу хөгжим байхгүй л бол чи энэ зүйлийг эрчимтэй тууштай хийхгүй бол чи яг л аав шигэ болно. Аав шиг чин ирээдүйд чамайг хүлээж байгаа хэмээн хэлж байв. Нэгэн өдөр Dungeon Family буюу шоронгийн гэр бүлийн гишүүн Feature-ээс 10 орчим насаарах G-Rock хэмээгчээр түүнийг санамсаргүй нэгэн удаа чи бол ирээдүй хэмээн дуудсан байна. Ингээд л дэлхийн ирээдүйн суперод Feature хэмээх нэрээ хамгийн анх удаа олж байжээ. Feature нь ихэнх үедээ нэг л арга ивэ олохгүй байлаа.
2003 оноос хойш буюу 20 настайгаас хойш тэрээр 7-оос 8 жил фейлдсэн байна. Feature 2009 оноос хойш өдөр бүрийг студи дээрээ зарцуулдаг байв. Энэ бол түүний амьдралын хамгийн хэцүүхэн хэсгүүдийн нэг бөгөөд тэрээр өдөр шөнөгүй ажилладаг байсан ч мөнгө олох нь үнэхээр хомс байжээ. Feature энэ 7-оос 8 жилийн хугацаанд маш олон дуу хийв. Бүр маш олон. Гэхдээ нэг ч дуу нь амжилтанд хүрсэнгүй. Би түүний дажгүй гэж бодсон уран бүтээлбүүд дээр нь ажиллаж байлаа. За тэрэнд л ямар нэгэн санаа байгаа да. Энэ дуу үнэхээр бутааванда гэхэд үнэхээр байдаггүй байсан. Тийм ээ, нэгэн өдөр миний хуучны анд Андре 3000 студи дээр пин заваад хүрээд ирсэн. Тэр чамтай дуу хийх гэж ирсэн байсан. Тийм ээ, би тэр үйл явдлыг үнэхээр л санаж байна. Тийм ээ, Андре 3000 миний үеэлтэй дуу хийх гэж миний студи дээр ирсэн байсан. Би Future-ийн царийг харахад тэрээр үнэхээр баярлчихсан. Маш их догдолсон байсан харагдаж байсан. Тийм ээ, тэр пинза тавиад л өөрийнхөө шүлгийг урсаад л тэгтээ хараал гэж энэ дуу хизээч гараагүй. Энэ дуу хизээч зах зээл дээр буугаагүй новш гэж. Шоронгийн гэр бүлд энэ олон жилийн хугацаанд түүний уран бүтээл нь зогсон байдалд хүрсэн байсан. Тэрээр энэ олон жилийн турш Шоронгийн гэр бүлийн подволт өөрийнхөө уран бүтээлийг бичдэг байлаа. Гэвч яг энэ үед түүний үеэл ах, түүний продюсер Рикод асуудал үүсч тэрээр байшингаа алдсан. Ингээд л Feature Kirkwood руу эргэж очиж өөрийн харт тамхины 8-аагаа үргэлжлүүлэн хийх шаардлагатай болсон. Амьдралын төлөө харт тамхины 8-аа хийж байхдаа тэрээр хэд хэдэн удаа баримтлагдж байв. Тэрээр Шоронгийн өрөөнд орон дээр хэвдэж байхдаа хараал идгэж чи яагаад л заримдаа зүгээр амарч болдоггүй юм бэ гэж өөртөө хэлж байсан гэдэг. Энэ олон жилийн турш бүтлгүүцсэн чи тэрээр өөртөө авьяас байгаа гэдгийг, тэрээр өөрийгөө супер од болно гэдэг итгэл найдвараа алдаагүй л байлаа. Гэвч тэрээр ямар ч шүтэн бишрэгчгүй, ямар ч хийт дуугүй нэг л мэтгэд 27-наас хүрсэн байлаа. Өөрчлөлт авчирсан 2010 он. 2010 онд Атланта хотод тухайн үед алдартай байсан Rocco хэмээх рэпер нь түүнийг сонирхож эхэлсэн байна. Тухайн цаг үед Rocco рэпер Feature-ийг A1 хэмээх рекордтой гэрээ байгуулж өгсөн байна. Түүний ирээдүйн азгуудлууд нь түүнд ахин нэг удаа боломжийг олгов. Feature энэ боломжийг алдалгүй ашиглаж тэс өөр мэдрэмжтэй энэ зүйлд хандан 1000 нэртэй mixtape тэр дор нь гаргав. Түүний уг mixtape эхлэл нь Шоронгийн гэр бүлийн гишүүн Big Ruby-гийн хэлсэн үгээр эхэлдэг. Энэ олон дараа энэ mixtape-ийг гаргасны дараа рэпер Feature хөгжмийг яаж хийхээ мэдсэн тэрээр тун удалгүй 2011 онд YC-тэй хамтран Rax хэмээх дууг гаргасан. Тийм ээ, энэ дуу түүний амьдралыг өөрчилсөн гэхэд хэлцдэггүй. Энэ дуу гараад удаагүй байхдаа клуб болон радиогоор үе сонсогдох болов. Энэ дуу нь бүр төд удалгүй Billboard-ийн Hot 100-ийн 42 дугаар байранд жигсэж байлаа. Rax хэмээх дуу нь үндсэндээ тухайн цаг үед хит болж рэпер Feature-ийн амьдрал өөрчлөгдсөн тэр. YC тухайн үед энэ дууг хит болсонд маш их баярлаж байсан ч рэпер Feature тиймчих баярлахгүй байлаа. Учир нь тэр илүү ихийг хүсэж байлаа. 2019 оны 5 сарын байдлаар 3000 шүтэн бишрэгчтэй болсон рэпер Feature төд удалгүй өөрийн дараагийн mixtape төлөвлөх нь тэр. Түүний Rax хэмээх дуу нь тухайн цаг үед хит болж байсан ч рэпер Feature энийг удаан хугацаанд мөнгө олох хэрэгсэл гэж хараагүй учраас тэрээр өөртөө хадгаламж бүрдүүлэх ёстой байлаа. Хадгаламжийн зорилт нь тэрээр стрип клубтай болох байлаа. Төд удалгүй тэрээр өөрийн зорьсондоо хүрч Magic City хэмээх клубыг Атланта хотод байгуулжээ. Тэрээр өөрийн Magic City хэмээх клубтаа олон тооны хүмүүсийг цуглуулж байгаад өөрийнхөө уран бүтээлүүдийг үргэлж дуулдаг байжээ. Тэрээр Magic City хэмээх клубтаа өөрөө үргэлж дуулдаг байсан. Feature-ийг Magic City клубад тоглох болгонд, орой болгон дуулах болгонд, шин дууга цацах болгонд тэрээр Америкийн нэгдсэн улсын хип-хопын underground ертөнцийг бут нэргэж байлаа. Үүнээс хойш өрдөө 1 жилийн дотор Epic Records-оос түүнд томоохон гэрээний санал тавьж 20 настайгаас хойш 7 жилийн турш бүтлгүүцсэн рэпер Feature 28 наснда амжилтанд хүрв. Тэрээр цаашлаад Tony Montana-тай хамт гайхалтай хит дуу гаргав. Яг тэр жил Feature Dirty Sprite, True Story, Streets Calling нэртэй 3 mixtape гаргасан байна. Мөн удалгүй тэрээр Pluto нэртэй өөрийнхөө анхны цомгийг худалдаанд гаргав. Энэ цомог нь T.I.-ийн оролцсон Magic болон Drake-ийн оролцсон Tony Montana цомгийн ремикс байваа. Мөн үүнээс цаашаа 2012 оны 10 сарын 8-нд Pusha T өөрийн Pan хэмээх цомогтой рэпер Feature-ийг багтаасан байна. 2012 онд тэрээр Feature Hendrix нэртэй 2 дахь цомгоо худалдаанд гаргаснаа зарлаж дараа нь Honest хэмээх нэрээр өөрчилсөн байна. Түүний энэ цомгийн дуунууд нь хөгжим шүүмжлэгчдийн анхаарлыг маш ихээр татаж эерэг үнэлгээг авч чадсан байна. Тэрээр тухайн жилдээ дуучин Rihanna-гийн Love Song хэмээх дууны үгийг бичиж продюсерлснаар Feature-ийн амьдралд томоохон өөрчлөлт амжилт гарсан юм а. Энэ цагаас хойш рэпер Feature-ийн хийсэн дуу болгон хамтарсан уран бүтээлч болгоно нь амжилттай явж түүний олон жилийн нүүр их хөдөлмөр нь түүнийг шагнаж эхэлсэн. Тийм ээ, тэрээр дэлхийн суперод болсон. 17-оос 27 нас буюу 10 жилийн турш түүний хийсэн бүрэн бүтлгүүтэж байсан ч
Тэрээр өөрийн хүсэл мөрөөдлөө хизээч хаяагүй юм. Амьдарч мөнгө олохын тулд тэрээр Атланта хотын хамгийн аюултай газар хар тамхи зарч өдөр бүрийг ямар ч орлогогүйгээр студ дээрээ л өнгөрөөдөг байлаа. Зарим уран бүтээлчдэд бусдын төлөө бүр үг бичиж өгч түүнээсээ ялахгүй хэмжээний хөлс авсан ч түүний итгэл найдвар хизээч унтраагүй юм. Бараг л 20 жилийн турш хулих Rolex зүүж хүний машины урд клипээ хийж хулих брендийн хувцас өмсдөг байсан ч энэ залуу өнөөдрийн байдлаар дэлхийн өнөө цагийн хамгийн өндөр хандлалтай шилдэг 5 рэперийн нэг болж чаджээ. Түүний хийж байгаа зүйлс олж байгаа мөнгө бүр түүний өнгөрсөн амьдралын тууштай байсныхын шагнал. Зарим хүмүүст энэ нь амархан санагдах боловч энэ видеог үзсэн хүн бүрийн амьдралд сорилт гэж байдаг. Тэр энгийн нэгэн рэпер биш. Тэр бол хипхопын соёлын хамгийн том нөлөөлөгчийн нэг бөгөөд хамгийн ухаалаг, хамгийн тууштай нэг юм. Feature таны төсөөлж байгаагүй урт замыг туулж өдгөө энэ амжилтанд хүрсэн. Мөрөөдөл, амжилт энэ бүхэнд маш олон жилийн хугацаа шаардлагатай. Энэ видеог үзэж би өсвөр насны залуучууд болоод миний үеийн залуучууд хизээж бити мөрөөдлөө хаяарай. Мөрөөдлийнхөө төлөө олон жилийн турш зүтгээрэй. Хизээ нэгэн цагт тууштай байсны чинь шагналаа. Хөдөлмөрийн чин үнц нь чам дээр ирэх болно. Энэ бол хорвоогийн хууль. Миний энэ удаагийн бичлэг үүгээр өндөрлөж байна. Энэ бичлэгээрээ би олон залуусын ирээдүйд хүсэл мөрөөдөлд нь гэрэл асаахыг хүслээ. Subscribe дарахаа бүү мартаарай. Suck out. Баяр та үзэгчтэй.